одоо энэ ажлууд манаас үр дүнтэй явж байгаа. Тэгээ дэлгүүрэн дээр тавигдж байгаа их уул Ашантыг холбож байгаа гүүрүүд мөн дэлгүүрэн голн дээр голын Баян зүрхт сум дээр одоо баригдж байгаа гүүрүүдийг бас улсын бүтээн байгуулалтанд оруулж энэ ажлуудыг хийсэн. Хөвсөд аймагт тавигдах зам бол энэ босоо тэмдэглэгийн аял жуулчлалын зам байж байгаа. Босоо тэмдэглэгийн аял жуулчлалын зам байж байгаа. За тэгэхээр энийг бол бид нар оройхон даваачгүй даваалахад хүлээлгэх шаардлагагүй юм байна. Одоо бол завхан их уул одоо энэ жил холбогдож байгаа шүү дээ. Их уул сум болж байгаа. Тэрээс их уул сумаас би энэ жил явж үзсэн. Их уул сумаас наашаа Жаргал сум холбогдоход бол 30 км энэ цаг хартан очсон. 30 км. Тэгэхээр заавч босоо хэвтэй тэмдэглэгээр нь энэ одоо замыг оруулаад ирэх нь болцсон байгаа юм байна. Энэ замтай үндсэндээ бол би нэг 10 жил холбогдсон байна. Анх Эрдэнэтээс наашруулахад би төрийн сангийн дарга байлаа. Тэр үед инх гишүүн бид нар хөөцөлдөж энэ Кувейтийн санд бол хамруулж анхны зээлийн хөрөнгийг бол шийдэж өгж байсан. Дараа нь өмнөх их хурлд байх тус инх төвшин бид нар бол одоо хөгжлийн магны санхүүжилтээр бол энэ 75 км замын асуудлыг шийдэж өгж байсан. Энэ замтай болно гэдэг бол ерөөсөө Хөвсгөл аймгийн хөгжлийг түргэх нь л гэсэн үг байна. Хүн ардын ахуй амьдралыг сайжруулна, бизнесийг хөгжүүлнэ, хүмүүсийн соёлын төвшинг дээшлүүлнэ, цаг хэмнэн бүгдээрээ онгоцоор зорчно хэм байхгүйгээр өнөөдөр хинэн ч гэсэн хямдхан зардлаар Улаанбаатараас мөрөнгөөс Улаанбаатар руу зорчих юм боломж нэгж байгаамаа. Тэгэхээр энэ бол одоо сүүлийн жилүүд тэгсэн Хөвсгөл аймгийн хувьд ер нь нийт бусад одоо 6 аймгийн хувьд хөгжлийг түргэтгсэн одоо энэ зам болсон байгаамаа л гэж хэлэх байна. Замаа ашиглаж ахуй амьдралаа дээшлүүлэх, бизнесээ дээшлүүлэх энэ сайхан боломжийг бас би ашиглаасаа гэж бодож байна. Энэ дээр бол хувь хүний иргэдийн оролцоонууд маш чухал. Зөвхөн одоо манай Мөрөн хотод бизнес эрхэлдэг, одоо Мөрөн хотын далайн ээж зах дээр бизнес эрхэлдэг 3000 орчим хүмүүс байдаг. Энэ 3000 хүмүүсийн өнөөдрийн ажил амьдралтай холбоотой энэ зам цаашдаа бол энэ Хөвсгөл аймагт энэ замын дагуух яг Хөвсгөл аймгийн одоо Тариалан сумаас орж ирж байгаа энэ замын дагуу одоо үйлдвэр үйлчлэгээний олон газрууд баригдсан, бий болсон. Шинэ стандарт, хамгийн гол нь шинэ стандартад одоо хүрсэн, хүмүүсийн сэтгэлд хүрсэн аятаа тухтай ийм үйлчлэгээний газрууд олноор бий болоосоо иргэдийн маань ахуй амьдрал бас сайхан дээшлэх, орлого нэмэгдэх, хүн бүр ажилтай болох энэ сайхан боломжууд нь байгаа шүү гэж бас хэлхийг хүсэж байна. Хөгжлийн зам ашиглалтанд орсон 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр. Энэ бол хөвсгөлчүүдийн хувьд түүхэнд тэмдэглэн үлдэх баяр тамуч байлаа. Авто замын энэхүү бүтээн байгуулалтын ажилд 270 орчим машин механизм, тоногдох хөрөмж ашиглаж 700 гаруй инженер техникийн ажилтан туслах ажилчид оролцжээ. Мөрөн, их уул, Тариалангийн авто замын ажлыг гүйцэтгэсэн компаниудын зүгээс нутгийн иргэдийг төр ажлын байраар хангаж, сум орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилласыг тэмдэглэлээ. Бензин шатхуун цаг хугацаа хэмнэж, аялал жуулчлалын хүрээгээ тэлж, эдийн засгийн таатай орчин бүрдүүлсэн Мөрөн Улаанбаатарын хатуу хүчилттэй авто замын өрөөж, Хөвсгөлийн өрх бүрт хүрэх таатай нөхцөлийг ийхүү бүрдсэн юм. Тэгээд энэ замын бүтээн байгуулалтанд сэтгэлээ зориулсан одоо энэ замыг бүтээн байгуулсан Монголын автозамчид, за мөн Монголын үеийн улсын хурлын гишүүд, Хөвсгөл аймгаас сонгож ажиллаж байсан улсын хурлын гишүүд, засаг дарга нар, за ингээд үеийн бас засгийн газрыг тэргүүлж ажиллаж байсан ерөнхий сайдад бас Хөвсгөл аймгийн ард түмний өмнөөс энэ сайхан боломжийг ашиглаж одоо их сайн сайхан бүхнийг бас үсэн өрөө гэж бодож байна. Ингээд энэ зам зөвхөн өсгөлчүүдийн зам биш, Монголын хөгжлийн зам байх ийм сайхан өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Монгол түмний амьдралын алсын чайны алтан шар зам үлзийтэй сайхан байх болтугай. Хөгжлийн зам Улаанбаатараас Хөвсгөл рүү.